Саяхан Япон улс нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлсэн ба тэр төсөл нь нийтийн ариун цэврийн байгууламжийн Токио Toilet төсөл юм. Энэ төсөл нь дэлхийд даяар алдаршиж жинхэнэ бөөн болоод байгаа бөгөөд энэхүү төслийг үзэж харахаар олон жуулчид, ютуберүүд, дизайнер, архитекторууд Япон улсыг зориулсан байна. Учир нь энэ төсөлд Япон улсаас гаралтай дэлхийн топ архитекторууд болох Тадо Андо, Кенго Кума, Шигуро Бан, Тойо Ито зэрэг шилдэг 16 архитектор дизайнеруудыг оролцуулан дахин давтагчгүй загвар дизайнтай 17 нийтийн ариун цэврийн байгууламжийн загварыг гарган төслийг хэрэгжүүлсэн байна. Токио Toilet-ийг санаачилсан эрхэм бол Koji Yane ба тэрээр Uniqlo Fast Retailing компани бизнес эрхлэгч юм байна. Тэрээр Токиогийн Шибуя хотын дахин хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдсэн энэхүү ажлыг цааш сурталчлахын тулд Perfect Days нэртэй бүрэн хэмжээний киног Wim Wenders-ээр найруулсан 2023 онд нээлттэй хийсэн юм. Киноны гол дүр Koji Yakusho тоглож, цэвэрлэгчийн дүрийг чадварлаг бүтээснээр Каннын кино наадмаас шилдэг жүжигчин шагналыг хүртсэн. Perfect Days киног олон улсын зах зээл гаргаснаар Японы Шибуя дахь нийтийн ариун цэврийн байгууламжууд алдаршиж эхэлжээ. Хэрвээ та Японоос руу аяллаарай бол энэ төслийг заавал үзээрэй гэж зөвлөмөр байна.